Өнөөдөр өглөө гайхалтай юм уншсан. Nvidia компани орлого зарлагын тайлан энэ жилийн эхний улирлын. За, гайхалтай юм юу юм бэ гэх юм бол энийг ингээд нарийн унших юм бол Nvidia корпорац 2025 он, 26 он, 27 он нийлүүлэх юм бол тэ нэг их 80-аас ба түүнээс дээш борлуулалтын орлоготой компани болох гээд байна. Аимшигтай нэг их $80. За хэдүүлээ хараад үзэх юм бол 2027 оны төлгөө юу юм бэ гэх юм бол эхний улирлтэй 143 тэрбум, 156 тэрбум, 170 тэрбум, 182 тэрбум. За эхний хоёр улирал бол тэр чигтээ дангаараа бараг 300 гаруй тэрбум. Тэгээд тэрний дараах улирал тий 300-аас дээш тэгээд түүхэн анхны бараг 600-аас 700 тэрбум долларын борлуулалтын орлоготой компани болох магадлал ганцхан жилийн дотор энэ бүр нэмэгдэх магадлалтай яагаад вэ гэвэл тий цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс илүү их хэмэл ухааныг ашиглаж байгаа юм байна. За тэгээд нөгөө гайхалтай юм юу юм бэ гэх юм бол бусад компаниуд ийм өндөр орлого олохын тулд маш олон дата центр барих ёстой, маш олон GPU худалдаж авах ёстой. Газар, цахилгаан станц, атомын цахилгаан станц, хилцс, гэрээ, зөвшөөрлөл, цаг хугацаа, хүүгийн төлбөр гэх мэт шин. Nvidia-гийн хувьд бол энэ ерөөсөө байхгүй. Та харж байгаа юм бол те эрх улирлуудын capex те улирлтай ойролцооныг 5 тэрбум доллар л зарцуулна. Тэг болоо. Тэрний хооронд хэдэн зуун тэрбумын орлого олж байгаа. За тийм учраас Nvidia корпорац ер нь бол хардвер үйлдвэрлэж байгаа хэрнээ өндөр ашигын маржинтай байгаа учраас бараг софтвер компанитай адилхан ашигын маржинтай болж байгаа. Хувьцааны арилжаа хөрөнгө олт те мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо нэг сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За тэгээд бохир ашигын маржин ер нь өнгөрсөн хэдэн улирал ер нь тогтвортой ойролцоо нэг 75-74% хооронд явж байгаа. Саяны улирал бас яг адилхан 75 эрх хэдэн улирлууд бас 75-аас 74% байгаа. $100 орлого тусам $75 нь ер нь бохир ашиг болж байгаа. Тэрнээсээ тэгээ үйл ажиллагааны зардал гэх мэтчлэн барагдуулах боломжтой. За тэгээ бохир ашиг сая процент ярьсан, хуваар нь ярьсан. Энэ улиралд хэдэн тэрбум доллар бохир ашиг болсон бэ гэх юм бол ойролцооныг 61 тэрбум доллар. За энэ ойролцооны 2 жилийн дараа яах вэ гэх юм бол нэг нугарчин 2028 оны эхний улиралд Nvidia корпорац ойролцоо 135 тэрбум долларын бохир ашиг олох гэж байгаа. За, үйл ажиллагааны зардал буурч байна. Таад ингэ харж байгаа юм бол 2 жилийн өмнө үйл ажиллагааны зардал борлуулалтын орлогоос нэг 13% зарцуулдаг байсан бол тийм $100 олж ирсэн. 75% бохир ашигын маржин. За, тэгээд тэр дүнгээс дахиад 13% хасчих юм бол тэр үйл ажиллагааны зардал байсан юм байна. Тэр улам буураад байна. За тэгээд 2 жилийн дараа тэр одоогийн 9.3%-аас 8.7 руу буурах төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд үйл ажиллагааны ашиг хэд байсан бэ гэх юм бол энэ улирал 53.5 тэрбум доллар. За энүүгээр олон хэд оюу толгой хэд удаа барьж болно. Монгол эдийн засгаас илүү баг том тэгээд оюу толгой эрдэнэт Монголын компаниудыг нийлүүлээд тэрнээс илүү байгаа. Ер нь бол Nvidia корпорац Монгол улсын эдийн засгаас илүү том, илүү сайн менежменттэй, илүү их кэш олж байгаа. За нэг хувьцаан дээр хэр их ашиг олж байгаа юм бэ гэх юм бол энэ улиралд нэг хувьцаан дээр $2.4 орчим болсон. Энэ ягаад ийм эрчтэй нэмэгдсэн юм бэ гэвэл ганцхан GPU үйлдвэрлэлээ тэрийгэ зардаггүй. Nvidia корпорац асар их мөнгөтэй дэлхийн бараг хамгийн ашигтай компани нэг нь. Тэгэхээр тэр ашигаараа бас юу хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө оруулалт хийж байгаа учраас. За
Тэгээ бүр илүү гарсан мөнгөөр хувьцаагаа эргүүлэн худалдаж авдаг. Тэгээд ногтл ашгаа бас хэд нуулсан баг 8 нуулсан уу? Тэ? За. Тэгээд general accounting practices-ийн тайлангийг хараад үзэх юм бол нэг ч хувьцааны ашиг энэ улиралтаа 1.9 доллар орчим байсан. За тэгээд 2 жилийн дараа тэ бараг 2 нугарн нэг ч хувьцаа улиралтаа 4 долларын ашиг олох гэж байгаа хувьцаа. Тэгээ ингээд нийлүүлэх юм бол те 3.2, 3.5, 3.8, 4 тэгээд ойролцоогоо 3.5-ыг 4-оор үржүүлэх юм бол тэгээ хэд гарч эхэлж байна гэх юм бол жилийн 14 долларын ашиг олж байгаа. Окей. Тэгээд Nvidia корпорацийн хувьцааны үн ягаад юм үнэтэй байгаа юм бэ? Энтэй харьцуулах юм бол ягаад гэх юм бол тэ жил болгон борлуулалтын орлого ашигт ажиллагаа 40%-аар нэмэгдэж байгаа учраас ийм үтэй байна. За, чөлөөт мөнгө уурсгал хэд юм бэ гэх юм бол энэ улиралтаа 48.6 тэрбум доллар. Хамаг зардал, хамаг илэгдэл бүх үйл ажиллагааны зардал тэ бүх өртгөө ингээ хассан ч тэ энэ улирал Nvidia корпорац 48.6 тэрбум доллар олсон. 48.6 тэрбум гэдэг чинь одоо энэ 48.6 сая доллар 48.6 тэрбум за энийг 3600-аар үржүүллээ гэж бодох юм бол хэдэн төгрөг юм бэ гэвэл 100 сая тэрбум 174 их 80 төгрөгийн зүгээр кэш хамаг зардлуудаа ингээ барагдуулсан энэ 100 хэдэн их 80 төгрөгөөрөө Jensen Huang Nvidia корпорац хүснээрээ хийж болно. За adjusted EPS тэ хэд болсон бэ гэх юм бол бас тэнгэр лөө пуужинтж энэ сар сараараа ингээ тавьсан байна. Тэ diluted хувьцаа нөгөө жил болгон хувьцаа нэмж гаргаж байгаа. Хувьцаагаа эргүүлэн худалдаж авч байгаа. За тэгээд нэмэгдэж байгаа нөгөө dilution үүсэж байгаа хувьцаагаараа ер нь бол earnings per share гаргаад ирэх юм бол өнгөрсөн жилийн хугацаанд Nvidia корпорац EPS тэ earnings per share 60%-аар өсгөж чадсан. Нэг ч хувьцаан дээр та одоо Nvidia-гийн нэг хувьцаа жилийн өмнө авсан юм бол та нэг хувьцаан дээр тэ Nvidia корпорац 60% илүү мөнгө доллар олж байгаа гэсэн. За гайхалтай тайлан. Тэгээ хэдүүлээ одоо зах зээлийн апдейт руу шилжцгээе. Nvidia-гийн хувьцаа гэхдээ нэг сүртэй хөдлөөгүй та харж байгаа юм бол тэ ер нь бол өсөлттэй байсан хэдүүлээ Nvidia-гийн хувьцаан дээр бас өөрхөн ашиг хийлээ. Тайлан гарсныхаа дараа жоохон өссөн 226 доллар хүртэл. За тэгээ хэдүүлээ энэ Robinhood дээр хараад үзэх юм бол өнгөрсөн 7 хоногийн хугацаанд тэ хувьцааны хашиг юусоо хөдлөөгүй. Хүмүүс ерөнхийдөө Nvidia үргэлж давуулн биелүүлдэг тэрнээ барыг дассан байна. Тэгээ хэдүүлээ ингээ хараад үзэх юм бол тэ баг зэрэг ингээ давуулн биелүүлсэн 11 центээр тэгээ хүмүүс за окей Nvidia хийдгээрээ хийж байна. Тэгээ ерөөсөө гайхсан хүн алга. Окей. Гэхдээ энээсээ болж хэдүүлээ яах вэ гэвэл хэдүүлээ саяхан Nvidia-гийн хувьцаан дээр баг зэрэг ашиг авсан. Тийм учраас одоо нэмж ашиг авах хэрэггүй одоо зүгээр 50 хүлээх хэрэгтэй байгаа хэдүүлээ харцгаая. Магадгүй маргааш дахиад жоохон хасах тэ хасах магадaltaй. Гэхдээ хэдүүлээ харцгаая. За Nvidia-гаас хин хожсон юм бэ гэх юм бол өчтөр AMD-гийн хувьцаа өссөн. За тэгээ энд юу харагдж байна гэх юм бол энэ gap fill ерөөхдөө хийх магадлал нь ерөөхдөө буурч ин одоо нэг sideways consolidation явж байгаа. Өөр хин хожсон бэ гэх юм бол хэдүүлээ саяхан бас хуваа нэмсэн тэ энэ хаваар баг зэрэг нэмсэн Micron-ы хувьцаа буцаага 700 даваад одоо pre-market дээр 743 доллар дээр явж байгаа. Micron дээр хэдүүлээ одоохондоо нэг сүртэй үйлдэл хийх хэрэггүй. За өчтөр хэдүүлээ багцлууга бас баг зэрэг юу нэмсэн бэ гэх юм бол ARM тэ өмнө орсон гарсан. За саяхан дахиад орсон. За тэгээд хэдүүлээ өчтөр pre-market-ийн ханшин дээр орсноос хойш ARM хувьцаагийн ханшин 13%-аар өсчлөө. Ер нь бол манай Micron буцаагаад өссөн, манай ARM буцаагаад өссөн. Тэгээ энүүгээрээ дамжуулаад тийм зах зээл ерөөхдөө жоохон дэмжлэг авч чадсан. Microsoft-ийн хувьцаа баг зэрэг өссөн. Meta-гийн хувьцаа уналтаа зогсоосон. Oracle тэ та харж байгаа юм бол өчтөр бас сайхан өслөө. Тэгээд манай VPG American Semiconductors гэх мэт чинь ерөөхдөө уналтаа зогсоож чадлаа. Forgent Power Solutions uptrend хадгалж чадлаа. Тэгээд ер нь бол зах зээл энэ мэдээллийг яг тэ маш сайн тайлан байсан. Гэхдээ хүмүүс энэс илүү юм гордож исэн байх магадaltaй. Тийм учраас ер нь бол зах зээлийн нэг
айгу аажмаараа хүлээж авсан. За өчтөрөөс юу болсон бэ гэх юм бол доллар баг зэрэг унсан буцаагаад өсч эхэлж байна. Энүүгээрээ дамжуулаад еврогийн ханш бас жоохон чангарсан тэг 1.1635 хүртэл өслөө одоо буцаагаад буурж эхэлж байна. Германы засгийн газрын бонд жоохон бид авж гин, Францын засгийн газар бас буцаагаад жоохон өсөж гин. BCI энүүгээрээ дамжуулаад баг зэрэг унаж байгаа. Доллар чангарч гин, таваар ерөөдөө буудаа, эрдэнэ шиш, будаа эднэр бүгдээрээ баг зэрэг жоохон correction руу орж байгаа. Гэхдээ будаа нэлийн чанга хүчтэй явж байгаа. Гэхдээ будаан дээр та одоо нөгөө премиум багцтай 100,000-аас дээш долларын багцтай хүмүүс тэргээрээ жоохон боломжтой байгаагаараа ер нь бол жоохон өшөө унаад эхлэх юм бол нэмсэн зүв байж магадгүй. Эрдэнэ шиш буудаа дээр бас яг адилхан. За долларыг хараад үзэх юм бол энд бас нэг flag хийж байна. Тэ нэг жижигхэн flag үсээд байна. 50 хоногийн moving average дээгүүр ерөөхдөө гарчлаа. 200 хоногийн moving average ерөөхдөө цогцлоо хэдүүл харцгаа. Ер нь bull flag болох нь bear flag болох нь хэдүүлээ 50 хүлээцгээе. Нефтний үн ханш сүртэй нэг хөдлөхгүй байна, stable энэ bull flag дотроо ингээ явсаар л байгаа. Тэгээд Америкчууд юу ярьж байна гэх юм бол Иранчуудаа их тайвна хийх магадaltaй, Израильчууд бас яг адилхан юм хэлж байна. Хэвлэл мэдээллийнхэн бас тиймэрхүү мэдээлэл тарааж байгаа. Гэхдээ өмнө ийм мэдээлэл тарж байх үед юу болсон юм бэ гэх юм бол хагасаа бүтэн сайд Америкчууд Ираныг бөмбөгдсөн. За нефтний үн ханш жоохон цохилт авснаас болж манай Suncor Energy ерөөдөө буцаагаад жоохон баг зэрэг буурч эхэлж байна. Гэхдээ удахгүй 50 хоногийн moving average дээр ирээд өргөжлүүлээд өсгөх магадaltaй энэ дайн өргөжлүүлээд яваад ирэх юм бол Европоос бас хэд мэдээ гарч эхэлж байна те. Ингээд Strait of Hormuz-ийн нээлтэн дээр бид нэр хилцэл хийх гэдэг бла 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 бла. Тэрэнд би бол нэг сүртэй итгэхгүй байна. Яагаад вэ гэвэл дөнгөж саяхан Америкчууд Ираны саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Иранчууд бас Америкчуудын тавьсан саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгээд биткойн өчтөр баг зэрэг өсөлт хийсэн юм бол өнөөдөр буцаага жоохон буурж байна. Тэгээ удахгүй үйдүүлээ маргааш магадгүй манай MSTZ позиц дээр ашиг авах цаг ирэх магадлал байгаа шүү. Окей, тэгээд анхаарал хандуулсан та бүгдэнд баярлалаа. Тэгээд маргааш эргээд уулзцгаая. Тэгээд маргааш багц дотор дунд зэрэг ба томоохон өөрчлөлтүүд ороод ирэх магадлал өндөртэй шүү. Оройгоо өдөршөө сайн өнгөрүүлээрэй. Bye bye. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суур мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.